чөлөө өсвөлийн бүлээг нээж хуралдаа наягээд эдгээр асуудлыг хэлцлээ. За бид нар сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлтөөр зугаяа сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудлаар хэлцэлцлээ. Сонгуулийн хуулийн төсөл бол цаашдаа Монголын улс төрийн доктортой байх олон түмний сонгогчдын одоо ашиг сонирхол Монголын парламент түрээс одоо хамтлагийн тасгын газар төрийн суулгах их хөрвөөд асуудлыг хатаад учраас став хэлцэстэй тэрнээс гадна бол сонгуульд одоо стрийн намууд итагч гэдэг оролцдог бүгдээ өөрийнх нь ашиг сонирхол байдаг. Магадгүй зарим нь бол одоо хуулиар тооцоогоод хийж байгаа илүү давмгай байдлаартай болж байгаа юм шиг боддог байж магадгүй их нэр асуудал юм л та. Тэгэхээр бид нар аль тухайр сонгуулийн сурталчилгааны хугацаа зардал багтай байх ёстой. Бага хугацаанд энэ зохион байгуулалт хийх ёстой. Гарааны одоо тэнцвэртэй нөхцөлийг хангах ёстой гэдэг дээр бол 100% саналтай байна. Энэ талын одоо зохицуулт хийж хуулийн төсөлд орсон зүйл зааш болгоныг өнөөдөр дэмжиж байгаа. Тэр бидний хэл нэр дэвшигч өөрөө одоо материалаа өөрийнхөө сонгуулийн компани хүмүүсээр тараадаг нэр дэвшигч болгон тусдаа янз бүрийн одоо зураг сэтгүүл сонин хийж тараадаг гэдэг бол буруу зүйл. Бүх нэр дэвшигчид нэг л одоо ном хэлбэрч хүмүүс сэтгүүл хэлбэрээр өөрсдөө сонгуулийн одоо иргэдэд өргөх тарааж өгөх материалаа хийгээд тэгээд одоо тухайн тойрогт сонгууль зохион байгуулж байгаа сонгуулийн хороод тэр хөтөлбөрийн гэрээ байгуулсан реал багч тарааж өгөх зүйтэй гэж ингэж харж байгаа. Тэгэхгүй бол нэг нь одоо хэдэн мянган хүн өсөлт салжуулж ажиллаулдаг. Нэг хэсэг нь бол тэгж чаддаггүй ийм байдал бол буруу. Дээрэс нь телевизийн эфир гарах цаг бол бүгдээр нь ажиллах байх ёстой. Захиалгатай төлбөртэй нэвтрүүлгүүд байж болохгүй. Тэгэл төлбөртэй нэвтрүүлэг гэж бичиж байгаа ингээд биенийгээ дайрдаг, боломжтой бодлоо мэдээлэл тараадаг эсвэл төлбөртэй нэвтрүүлэг гэж бичиж зарим телевизүүд нь хэсэгхэн нэвтрүүлэгчд юм уу нам давуу байдлууд гэдэг нь аль аль нь буруу байна. Ийм учраас бол эфир гарах цаг бол бүх нам нэвтрүүлэгчд бол адил байхаар ажиллах ёстой гэж. Ингээд одоо нэгдсэн хуулийн хүрээд хийж байгаа зохицуултыг бол манай хэлний гишүүд бол үйл байсаар нэгтгэж дэмжиж байна. Дөрөвний үндсэн тогтолцоон дээр бол харин байсаар аргахан нэгтгэж чадаагүй байна. Бид нар намын хийст, намын жагсаалтаар сонгогдож байгаа улсуудыг тэр нэр дэвшигчдийг иргэд дугуйлах зөв гэдэг дээр бол бас санал ерөнхий манай гишүүд бол санал давмгайлж байна. Гэхдээ нэг эзэслээг байгаа. Ямар ч тохиолдолд иргэдээрээ одоо шүүлэх зөв байна. Харин 48 мажоритар тойрог гэдэг зөв буруу гэдэг дээр бид нэр хэлцэж байна. Бид нар уучин бол Монгол улс бүтнээрээ нэг тойрог байг. Тэгээд энэ бүтнээрээ нэг тойрог дээр листэнд бичигдсэн 76 дээр дэвшигчийн өмнөх тоог сонгогч дуулаад тэр намын оноо болоод ийм одоо нээлттэй профессионал ийм системийг авах хэрэгтэй гэж үзэжсэн шүү дээ. Тав хүн мэдж байгаа. Тэгээд энэсээ бол харьцангуй буултыг одоо бол харин тэгвэл 38 гэсэн хувилбар байна. 38 мажоритар тойрог дээр 38 список. Гэхдээ тэр 38 жагсаалтанд орсон хүнийг бол намын биш хүний дуулна. Тэр жагсаалтанд байгаа хүмүүсийг хэн хаанаа эргэлдэж их хурлын гишүүнээр сонгох уу юу гэдгийг сонгохч мэдэх ёстой гэдэг дээр бол зөвөө гэж үзэж байгаа. Ерөнхий ийм байсаар байх зүйтэй юм байна. Тэгээд одоо бусад намын сүлдээр ажиллаж яа гэж ингэж үзэж байна. Ер нь бол зүгээр одоогийн байж болох хувилбар гэдэг ажлын хэсэг дээр ирж байгаа тав хүн дуулсан ба 48 мажоритар тойрог нэг мандаттай 28 улсын хэмжээ 5 бүс болыг өдөөгийн 4 бүс Улаанбаатар нэг бүс өдөөгийн 4 бүсийн бүс болгоноос 5 гишүүн сонгогдохоор Улаанбаатарын бүсээс бол 8 гишүүн сонгогдохоор ийм бүсийн тогтолцоо санал болгоод байгаа шүү дээ. Ажлын хэсэг дээр бол ийм их удаа. Тэгэхээр бид нар бол ингэж шууд арай хүлээн зөвшөөрөөгүй байна.
ярилцъя. 38-38-аас их шиг одоо 38-ыг бүсчлээ. Түүний дуулдаг 38 нэг мандаттай таарах байхаар болохгүй юу гэсэн ийм хувилбарыг бас бусад номынхантай хүргье гэсэн ийм бодолтой байгаа. Тэгтээ аль болохоор одоо энэ 6 сард авахтай сонгуул явуулж амжих хэрэгтэй гэдэг дээр санал байна. За Монгол Улсын үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хариуцаж энэ төслийг боловсруулж улсын хурлд өргөн барих ажлыг зохион байгуулах үүрэгтэй улсын хурлын гишүүн Ямжин Батбаяр ахлуулсан ажлыг хэсэг удаан хугацаанд тэмдэгтээс ажилласан миний үеийн гишүүн байсан. Сая бүлгийнхаа гишүүдэд ажлын хэсэгдэр одоо гарсан ерөнхий төслөө танилцууллаа. Тэгэхээр одоо бид нар энэ төслөө дотооддоо хэлцэх формат одоо хэлбэрээ ямар байдлаар авч яваа гэдэг гэсэн бид нар маргааш 5 цагаас 2 номын удирдах зөвлөл одоо хамтарсан урал хийх гэжээ. Тэгээд хамтарсан уралаараа үндсэн хуулийн нэмэлтийн асуудлыг сая сонгуулийн хуулийн тогтолцоотой холбоотой асуудлыг авч ярихаар болж байна. Яг нь мэдээж яриг одоо дөнгөж ихний удаа танилцуулж байгаа учраас бол ийм одоо өргөөрөөтэй үндсэн хуулийн нэмэлт шиг ийм сэдвийг бол тэр дараа одоо ийм байхад зөв эсвэл буруу гэж хэлчих нь бол арай жоохон гом асуудал болон тэмцэс гişүүд их нухацтай хандж байна. Хэлцүүлгийг яаж явах вэ? Хугацаанд багтах уу? Журмын тухай хуулийнхаа хүрээнд юм уу эсвэл журмын хуулиар давж өөрчлөлт хийхээр байгаа юу? Давцсан тохиолдолд журмын хуулинд өөрчлөлт оруулах юм уу? Ер нь бол гол концепц одоо юу? Тэр концепц нь бол дунд хугацаанд Монгол Улсын одоо их шиг Монгол Улсынхаа бүрэлдэхүүн байдал Монгол үндэстний өсөн дэвжихийн юм хэрэг нийцтэй байж чадахгүй. Тэгээ одоо газар зүйн геополитикийн байрлал гэдэг олон юм үндсэн хуулиар их олон зүйлүүд дэмжих иргэний эрхийн асуудлаас аваад тэгээд олон улс бүс нутгийн хүрээнд Монгол Улсын арчнах аюулгүй явах бидний контент тийм том хуулиучлаас олон талаас нь ингээд ярилцж байна. Одоо өнөөдөр бол төслөө тарааж өгөх гişүүд харах бах маргааш 5 цагаас 2 нам нийлж хуралдаж ярина. Тэгээд одоо ер нь нийлж хуралдсныхаа дараа энэ төслөө явах юм уу, өөр ойлголт байх юм уу гэхдээ ямар ч тохиолдолд улсын хурлын гишүүний одоо их бүргийн мандатын дотор магадгүй одоо номтойгоо зөвшөөрлөж явж болох нэг том зөвлөлийн өөрчлөлтөн дээр байж магадгүй гэж би өөртөө боддог. Өөрөөр хэлбэл 57 гишүүн бүгдээрээ нэгдээд 50-аас дээш гэсэн гар үсгээр зураад одоо дөрөвний гурваар батлагддаг өөрчлөлт ордог кворум учраас тэрийг хангасан хэмжээний гишүүд өргөмөрөөр явж байгаа л тэр тохиолдолд бол ном эвсэл бүлгүүл мэдээж гишүүдэд хоригдж юм уу эсвэл дэмжиж юм аль нэг байдлаар чадахгүй. Гэхдээ энэ том асуудлыг бол мэдээж бүлгүүл дээр нам дээр ажиллахаар байрсараа нэгдэх талаар ажиллана. Эцсийн дүндээ бол гишүүдийн дөрөвний гурваар шийдэгддэг ийм асуудал. Энэ дээр заавал намын гишг гэсэн юм бол байхгүй. Энэ ганцхан номер гишг бол Монгол Улсын гишг монголчуудын гишг гэсэн том гишг хэмжээрээр юм хэмжинэ. Энийг бол хаана хэрэгжиж байгаа учраас ямар ч байсан төслийн анхны хувилбарыг одоо гишүүдэд танилцууллаа. За дараад бид газар тухай хууль нэмэлт оруулах тухай хуулийн төслийг ярьлаа. Ер нь бол манай эдийн засгийн хүрээнд нэгэн томоохон төслөлтөрүүд хэрэгжихээр бэлтгэгдэж байна. Орчин хүчний одоо томоохон дэвтэр зүйл, за төмөр зам, хурдны зам, дагуул хоолт гэх мэтчлэн. За энэ тохиолдолд бол иргэнийхээ өмчлөлт өгчихсөн газар нь одоо томоохон бүтээн байгуулалт хийхэд бас нөө иргэнтэйгээр хэлцэлд орох асуудлууд гардаг. Тэн дээр мөнгө төгрөг тохиолдох юм болдог. Магадгүй одоо 20 айлын газар байлаа гэхэд 19 нь зөвшөөрөл явуулсан. Нэг л айл зөвшөөрөхгүй байхад тэрнээс болоод төлсөн ажил бүхэлдээ гацдаг гэх мэтчлэн иймэрхүү байдлууд байгаа юм л да. За энийг нэгмэр болгох ийм одоо нөхөөл хүрээнд олгоод тухайн өмчлөгдсөн газрыг төрөлгүүлж авах эсвэл солих энэ одоо хэрэгцээ илүү боловсрол болох ёстой гэдэг дээр бүлээнчүүдээр санал болгож байгаа. За ийм зүйлүүдийг бид өнөөдөр ярьлаа. За нэг одоо жижиг зүйл ярьсан, жижиг гэлтгүүрнда бас одоо байр суурь нэгтгэжсэн эдийн засгийн илтгэл байдлын тухай хуулийг ярихдаа эдийн засгийн илтгэл байдлын тухай хууль, эдийн засгийн бас өршөөлийн хууль гэдэг аль болохоор зохицоор нь үзэх талаар зохицоор нь авч үзэх талаар бусад намын эсрэг бүлгүүдтэйгээ ажиллая, тэр дээр усаалцъя гэж ярьсан. Тэгээд тэр эдийн засгийн байдлын хамарч байгаа хүрээ, дараад нь хэрвээ өргөгүй өршөөлийн хууль орж ирэх юм бол тэнд хамарч байгаа хүрээ
Дээрээс нь эрүүн байцаан шийтгэх хууль хариу гарах юм бол тийм одоо гэвч тэр тооцогдоод ялын тийм зүйл заалтууд хичнээн зөрчлийн одоо зүйл заалтууд болж хувирах. Тэр тохиолдолд хичнээн одоо харагдвал ялаас чөлөөлөгдөх гэх мэтчлийн юмнуудаа ижгүүрэн харж иж энэ асуудал хандъя гэж ярилцсан болно.